Майнтэж ургамлын тосны үйлдвэрийн хувьд анх 2014 онд байгуулагдсан 2015 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус үйлдвэр өдөрт 35 тонн ургамлын тос гаргаж, жилдээ 100 тонн ургамлын тосыг үйлдвэрлэж байна. Майнтэж компани энэ үйлдвэр Rapsin ургамлын тосоо Герман технологиор Rafalt Sorter тарьж тос болгон гаргаж явдаг байна. Одоогийнхоо хүчин чадлаар жилд 10 гаруй мянган тонн тонсны тос үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ маань бол дотоодын нийт хэрэглээний 60 орчим хувийг хангах боломжтой. Цаашдаа үйлдвэр өргөтгөөд ирэхээр бид нэр жилдээ 30 мянган тонн литр болоод ирэхээр дотоодын нийт хэрэглээрээс давсан өндөр хүчин чадалтай үйлдвэр болчих учраас үлдсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах төлөвлөгөөтэй судалгаатай ажиллаж явж байна. Манай улсын хүнсний тосны хэрэгцээ жилд 26-аас 30 мянган тонн буюу энэ хэмжээний тоос импортоор орж идэг. Харин тос үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 100 тонн тосны ургамал боловсруулж, үүнийхээ 35%-ийг цэвэр тос гаргахад 65%-ийг шахацсаар магадлалын тижэл үйлдвэрлэхэд зориулж жилдээ 30 мянган тонн тосны ургамал боловсруулдаг байна. Үндсэн бүтээгдэхүүн тэгэхээр хүнсний тос байгаа. Оргих брендийн хүнсний ургамлын тос. Монголд одоо Монгол хөрсөн тарьж ургуулсан үрээр боловсруулсан юм тос байгаа. Хоёр дахь бүтээгдэхүүн маань болохоор малын тижэл байгаа. Rapsin шахац, уурах тижэл гэж нэрлэж байгаа. 39% уургийн агуулмжтай маш сайн малын тижэл байгаа. Одоо Монголын малчид фермерүүд нэлээд өрөөнөөр хэрэгжилж эхэлж сурж байна. Гурав дахь нь бол биодизел байгаа. Ургамлын тосоор одоо цэвэр байгалийн гаралтай дизель түлш үйлдвэрлэж байгаа. Ийм гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргаж байгаа. Майнтэж компани нь 2012 оноос эхлэн Raps буюу тосны ургамлыг боловсруулж, ургамлын тос үйлдвэрлэх төслийг эхлүүлсэн байна. Саяхан ашиглалтанд орсон бүрэн автомат энэ үйлдвэр хүчин чадлаар ажиллаж эхэлбэл дотоодынхон хэрэгцээг 60%-ийг хангаж 30 сая Америк доллартай тэнцэх валютын урсгалыг дотооддоо шингээх боломжтой. Үүнээс гадна орон нутгийн 80 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангаж, улирлын ажилд Баянгол буюу Баруун Хараагийн төвийн 100 гаруй хүнийг ажилдаа орлоготой болгох боломжтой гэдгийг хэлсэн. Мөн үйлдвэрээ цааш хөгжүүлэн хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллавал үүнээс олон хүний ажлын байрыг бий болгох боломжтой гэдгийг ч хэлсэн юм а.